За би ерөнхий сайд Оюун Эрдэнэ хотын дарга Нямбатар хоёроос асуулт сунаа. Асуултыг асуухаас өмнө ерөнхий нэг удирдгал хэлэхэд сая бид нар 11 сард парламент стратеги төлөвлөгөөгөө 4 жилээр баталсан. Эндээ бол 5 тулгууртай гээд булган туяа дарга ахалсан. Эндээ нэгдүгээрт нь болох юм бол хүн төвтэй гэдэг энэ одоо зарчмыг оруулчихж байгаа. Тэр өөрөөр хэлбэл улсын хурлаас гарч байгаа бүх шийдвэрүүд хүн төвтэй байх энэ шалгуур үзүүлэлтийг хангах ёстой гэсэн нэг зүйл. За хоёрдугаарт бид нар ингээд төсөв яригдаад төсөв батлах энэ процесс явсан. Төсвийг 25 оны хөгжлийн хөтөлбөрт агуулж орж ирсэн. Нэгт эдийн засаг, хоёрт бүсгсэн хөгжил, гуравт Монгол хүн, дөрөвт Монгол хүн эрхчлөө. Тэнгүүд энд нэг дунд нэг алдаа гараад байгаа. Юу гэхээр төсвийг үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримтад нийцж байгаа эсхийг аудитын газар хянах ёстой. Дүгнэлтэн дээр хянахгүй орж ирээд байгаа. Яагаад хянаагүй юм бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг баримтад төсөв нийцж байгаа хэсэг талаар шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох ёстой хуулийн дээр. Гэтэ шалгуур үзүүлэлт нь гараагүй. Тийм учраас та үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд энэ шалгуур үзүүлэлтийг яаралтай гаргаач гэж. Энэ шалгуур үзүүлэлтүүд гарч иж аюулгүй байдал болон энэ төсөв шийдвэр гаргалтууд ч хоорондоо уялдах гэдэг. За яагаад үндэсний аюулгүй байдал яриад байгаа юм бэ гэхээр Нямбатар дарга руу чиглэж байгаа асуулт нь болохоор Улаанбаатар хотыг яг ингээд алсын дөрвөдөө оруулахаар 4700 км квадрат байгаа юм. За тойрсон 3 аймагаа ингээд тооцохоор 118,469 мянган км квадрат. 350 мянган хүн энэ тойрсон 3 аймагт. Нийтдээ Улаанбаатар хотын иргэдтэй нийлээд 2,300,000 мянган хүн. 1,565 мянган км квадрат нутаг дэвсгэрээс асар бага нэгжтэр хүн амын бараг 60% нь оршиж байгаа. Ингээд утаа орчны бохирдол гээд энэ аюул нь өөрөө үндэсний аюулгүй байдлын төвшөнд буюу зэрэглэлд хүрсэн байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа 25 алсын хараа болон бусад 10 нийт 11 бодлогын бичиг баримтын нэг нь бол Улаанбаатар хотын энэ 2040 хөтөлбөр байгаа. Энэ утгаараа энэ бичиг баримт өөрөө үндэсний аюулгүй байдлын төвшөнд хүрсэн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Хоёр асуудлыг нэгдүгээрт нь болохоор энэ төлөвлөгөөн дээр 30 он гэхэд 42 мянган орон сууц одоо барьж агарын бохирдол 55.6% болгоно гэсэн. 40 он гэхэд 78,500 өрхийг орон сууцжуулаад агарын бохирдол 37.8% хүрэх буюу 63%-аар агарын бохирдлыг шийднэ гэж байгаа. Энэ бид нар 15 жилийн тухай ярьж байгаа. 15 жилийн тухай ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр шийдвэл өдөрт хор тавдраар 14 хүн нас орж जैन, жилд 3-4 мянган хүн хор тавдартай болж байна гэж байгаа. Миний хэлж байгаа санаа болохоор энэ хөтөлбөрийг бүгд нь дэмжиж байгаа Нямбатар дарга. Гэхдээ 2040 он хүртэл хитрхи удаан байна гэж үзэж байгаа. 15 жил дахиад агарын бохирдолтой ийм удаан аргаар тэмцмээргүй байна. Яг гэвэл энэ үндэсний аюулгүй байдлын төвшөнд хүрсэн учраас. Нөгөө өвчлөл дээр цохилтын тун гэдэг шиг бүр хурдтайгаар явмаар байгаа. Энийг бол зүгээр нэг яам хоорондын эрүүл мэндийн яам ч юм уу байгаль орчин уур амьсгалын яам хоорондын ч юм уу салбарын асуудал гэхээс үүдээ тэгэр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ агарын бохирдлыг тэмцэх субъект нь өөрөө 8 удаа өөрчлөгдсөн баг. Жишээд. Тийм учраас одоо энэ дээр их хурлаас ч юм уу энэ сонсголууд явагдаж байна. Төр хороо байгуулад энэ дээр тодорхой тооны эрт тод зарцуулалттай төсвийг зарцуулаад энэ агарын бохирдлын асуудал Монгол улсын хүний иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд ноцтойгоор хохирол учруулж байгаа асуудалтай ингэж холбож авч үзмээр байгаа. Их хурлын гишүүдтэй ч гэсэн уриалахад энэ бол дан нийслэлийн асуудал юм уу салбарын яамдын асуудал биш. Энэ бас бидний дундын асуудал байгаамаа. Тэгээд Нямбатар даргад би бас урам өгөхийг хүсэж байгаа. Одоо зургатаар ингээ хүн загнаад байдаг төрөмгийн хүн юм байх гэж бодсон. Гэхдээ яг ингээд нөгөө талаас асуудлыг шийдэх гээд байгаа зоригийг нь үнэлж байгаа. Тэр утгаараа энэ агарын бохирдол, орчны бохирдол гэсэн энэ асуудлуудыг энэ том бодлогын бичиг дотроо ингээд 1 минут нэмж өгөө Эрдэнэлт гишүүнд. Эренбийнхаа эхний хэсэг рүү оруулаад заавал 15 жилийн хугацаа гэж сунгалгүйгээр маш хурдтайгаар энэ утааны одоо яндангуй болгох тэр 170-80 мянган их сурвалж нийтдээ өрхрөөс гадна 190 мянган энэ голомтыг байхгүй болгох буюу орон сууцжуулах ажлыг ингэж хойшин тавилгүйгээр бүр хурдтайгаар хөрөнгө оруулалт хиймээр байна. Энэ дээр хариулт авъя. За эхний асуулт бол ерөнхий сайдаас яг тэр шалгуур үзүүлэлтийг гаргаагүй байгаад байгаа үнийг ойр хугацаанд гаргах боломжтой юу гэж асууя. Нямбатар сайдаас сүүлийн асуултуудыг асууя. Дараагаас. За тэгэхээр ерөнхий сайдын микрофоныг өгье. За энэ төлөвлөгөө бол хүн төвтэй яаж амьдралын чанарыг дээшлүүлэх гэдэг л ийм төлөвлөгөө босод хотын төлөвлөгөө ч гэсэн тийм л байгаа. Яг үзвэл ногоон байгууламжийн стандартыг одоо 20 минутын концепцийн дагуу дээшлүүлэх
сургууль цэцэрлэг, онцгой, цагдаа гэдэг төрийн үйлчилгээ 20 минутын дотроо байх. 20 минутын дотроо дэд бүтцтэй байх. 20 минутын дотроо төрийн үйлчилгээгээ авдаг болох гэдэг ийм стандарт руу энэ төлөвлөгөө чиглэгдэж байгаа гэж ойлгож байна. За хүнээр бол Улаанбаатар хот маань нэлээд өвдөд ингээд мэс заслын ширээн дээр байж байгаа учраас арга буюу өнөөдөр бид нар ингээд нөгөө дэд үтцийн төслүүдийг л илүү яриад байгаа болж харагдаад байгаа. Ягаад гэвэл эрчим хүчгүй болсон. Шум нь бүгдээрээ эвдэрсэн, бүгдээрээ зэвтэй болсон. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхгүйгээр бид нар одоо орон сууцчлуулч юм уу шийдэх боломжгүй байгаа учраас эхлээд одоо томоохон энэ имчилгээ хийгдэх дэд бүтцийн асуудлуудыг л шийдэх зайлшгүй шаардлагатай байна. Таны хэлж байгаатай санал нэг байна. Нийслэл Улаанбаатар хотод олон асуудлууд байгаа. Гэхдээ хамгийн их тулгамдж байгаа хоёр асуудал байгаа. Нэг нь түгжрэл, нэг нь утаа. За утааны асуудлыг бид нар коксцэн нүүрс рүү кокс түлш рүү буюу за судлаачдын надад ойлгуулснаар бол жигнэж байгаа ийм технологиор нэг алхам ахих. За тэр нь бол түүхийн нүүрснээс өнөөдрийг хүртэл явж байгаа сайжруулсан түлшний дараагийн алхам. За тэрний дараа газ, за тэгээд орон сууцчлуулсан дэд бүтцтэйгээ холбогдох энэ дарааллын дагуу явж байгаа. За энэ технологи руу шилжихэд бол 1.5 жил орчим хугацаа хэрэгтэй. За энэ дээр нийслэл Улаанбаатар хот төлөвлөлт гаргаад явж байгаа. За хэсэгчилсэн бас яндангүй бүс тогтоох хэдэн асуудлыг бараг 20-40 дээрээ тулгуурласан ийм их хурлын тогтоол гаргаад ингэ явуучвал илүү хялбар юм байлээ. Энэ төлөвлөгөөг бас хотын дарга их хурлын гишүүдтэй бас нэг сайн танилцуулаад одон төвөө дарагч гэсэн тэр нөгөө үйл явц болон тэр нөгөө нэг үзүүлэлтүүдэд бас ингэ их хурлын гишүүдтэй бас мэдээлэл өгчих нь бол илүү тустай байх болов уу гэж бодож байна. За төгжрлийн хувьд маш энгийн шийдэл бол баруунаас зүүн тийш, за хойноос урагш нэмэх тэмдэг бүхий хоёр хурдны зам баригдах, түүнийг холбох хоёр тойрог зам баригдах дээр л нийслэл Улаанбаатар хот нэгийг нь за бусдыг нь мөнгийг нь босгож өгөөд зураг зэсүү гаргах ийм л ажил руу явж байгаа. За энэ тохиолдолд байгаа төгжрөл хамгийн багадаа 30-аас 40%. Гэхдээ байгаа машин дээрээ шүү. Жил бүхэн эдийн засаг өсөөл баахан машин орж ирээд байвал энэ тэгээд хүндрэлтэй байх, хэвээрэл байх болов уу гэж бодож байгаа. Энэ тохиолдолд бол байгаа төгжрөлийн километрээр тооцох хурд бол багадаа 40-с 50%. Ерөнхий сайдын микрофоныг нэмж өгье. Боломжтой байгаа. Зүгээр 20-40-ийн хувьд энэ маш чухал гэж би дахин хэлээд байгаа нь энэ төслүүдийг парламентын гишүүд маань бүгдээрээ нэгдсэн ойлголтол болчмаар байна. За нийтдээ нэг 20 төсөл байх юм байна. Энэ нь тэр контрол тавер буюу хяналтын самхгаас харуул нэгдүгээрт энэ байх юм байна, хоёрдугаарт энэ байх юм байна, гурав дахь нь тав дахьтайгаа холбоотой юм байна, 5, 6, 7-тойгоо холбоотой юм байна гэдэг л нэгдсэн ийм уялдаа холбооны шийдлийг л контрол тавер гэж нэрлэдэг юм бэл. Монгол улсад хэрэгтэн төслүүд энэ дээр л алдаа гаргасан гэж үзээд байгаа. Тийм учраас ерөнхий төлөвлөгөө ингээд батлагдсанаас цааш 3D дээр барьснаас хойш ийм замраагүй олон төслүүд ярих биш, бид нар 3D дээр хотоо харна л гэсэн. Хаана юу баригдах, яах юм гэдгийг зүгээр кино театрт үздэг болгочихъя л гэж байна. Би зөвхөн хотынхны шахаад байгаа зүйл нь бол тэр энэ олон мега төслүүдийг заавал иргэд ойлгох албатай биш. Энэ бол төрийн бодлогын баримтчиг. Харин энэ төслүүд хэрэгжснээрээ ямар үр дүн гарах гээд байгаа вэ гэдгээл маш энгийн байдлаар ойлгуулаа. Энэ зүйлээ салшгүй нэг хэсэг гэж үзээ. Үүнийг парламентын гишүүд ч гэсэн яг адилхан ойлгох ёстой. Нийслэл иргэдийн хурлын төлөөлөгчд адилхан ойлгох хэрэгтэй. Хувийн хвшлийнхэн бас хамтдаа яг адилхан мэдээллийн зөрүүгүй болчвол хүлээлт ямар түвшинд үүсхийн, ямар түвшинд бид нар төвчих ёстойн аль шийдвэрүүдийг ямар дараалтаа гаргах юм бэ гэдэг бидний контрол тавер ажиллаж эхэлнэ гэж үзэж байна. За үлдсэнийг нь хотын дарга Батцуур сайд 20 минутын хотын сайд энэ стандарт 20 минутын хот гэдэг бол ер нь хүн дээлтэй хотыг л хэлж байгаа стандарт. За хоёр дахь асуулт нь эхлээд ажлын хэсгээс Нямбатар дарга хариулах уу? Тэгээ араас нь Эрдэнэ сайд хариулж. Бид нар энэ 2040-ийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ гэдэг дотоодын нэг бүтээгдэхүүнийг ойрын 15 жилд хэрхэн өсгөх вэ гэдгийг тодорхой аргачлалын дагуу гаргаж ирсэн. Тэгээ таны ярьж байгаа зүйлөө шууд энэ бүх зүйлийг барилгажуул маш хурдтай хөдлөё л гэж. Тэгэхээр Монгол нэг үг байдаг.
хүнжлийнхөө хэрээр хөлөөж ихээс өөр арга алга. Бид нар 15 жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүнийг 40 тэрбум Америк долларт хүргэж байгаа. Өнөөдөр 20 тэрбум баг. Манай өмнөд хөршийн одоо өвөр Монголын өөртөө засах орны GDP 360 тэрбум доллар байгаа. Зөвхөн өвөр Монголынх. Манай Монгол улсын нийт GDP 20 тэрбум доллар байгаа. Бидний жилийн төсөв 30 их найд үүнийхээ 20 орчим хувийг хөрөнгө оруулалт зарцуулдаг. 20 орчим хувь буюу 6 их найд төгрөгийг 21 аймаг Ажлын хэсгийн 18 номерын микрофоныг нэмж өгье. Тэгэхээр бид нар нэг 6 тэрбум 6 их найд төгрөгийг 21 аймаг 360 суманд хувааж тараадаг ийм төсөвтэй байна. Тэгэхээр бид нар өнөөдөр бас тодорхой зүйлийг бодиттой тооцоотой судалгаатай гаргахын тулд энэ 20-40-ыг олон матриц дээр бодож иж ингэж гаргаж байгаа. За үүнийхээ бид дид үтсээ хийгээд өгвөл хувийн хвшлийн тухайн салбарт хөрөнгө оруулалтад оруулах энэ одоо тэр боломж сонирхлыг өдөөх замаар энэ одоо барилгажуулах төслийг явуулъя л гэж байгаа. За ингээд бид нар 40 он хүртэл нийт айл өрхүүдийнхээ 80 орчим хувийг орон сууцжуулъя. Энэ болтол утаатайгаа унартайгаа байлгахгүй үүднээс нийслэл Улаанбаатар хотоос засгийн газар тодорхой санхүүгийн татаасыг шийдэх юм бол бид нар 2030-31 он гэхэд айл өрхүүдэд хатуу түлш хэрэгэлдэггүй газ, LNG, LPG шилжилт рүү явъя гэдэг тэзүү боловсруулаад одоо явж байна. Эхнийхээ ажлын зургуудыг хийж байна. Ханган нийлүүлэх байгууллагуудтайгаа эхнийхээ хилцээрүүдийг хийгээд яв. За Эрдэнэ өрийн сайд нэмж хариулъя. За ерөнхий сайдчил Нямбатар дараач ярьж байна. Энэ ерөөсөө өмнөх ерөнхийлөгөөнүүд хэрэгжээгүй хүн төвтэй биш, хүнээ бодсон биш байсан асуудал бол ерөөс цэвэр дид үтс хөрөнгө мөнгө байхгүйгээс болоод байгаа жоохон дид үтс дээр л бөөгнөрсөл асуудал болсон шүү дээ. Тэгээ одоо бол бид нар энэ ерөнхийлөгөө батлагдсан гот араас нь энийг задлаад 14 хот 42 нэгждэр барилгачлалтын төлөвлөгөө асар хурдан одоо энэ хэсэгчлсэн ерөнхийлөгөө барилгын төлөвлөгөөгөө хийгээд тэгээ 3D болгоод энэ иргэдэд ойлгох тийм юм бол. За энэ төлөвлөгөө хийх явцад ямар асуудал гарч ирэх вэ гэхээр хэсэгчлсэн ерөнхийлөгөөнүүд хийхлээр их усруудын асуудлууд гарч ирнэ. Их усруудаараа хэрхэн хийвэл үр дүнтэй байх юм бэ гэдэг ийм зүйлүүд гарч ирнэ. Дулааны станц, цэвэрлэх байгууламж, усан сангууд. Эрдэнэ өрийн сайдын микрофоныг нэмж өгье. За ингийн тулд бол хэд хэдэн ажлууд нь хаврын чуулганаар бас дахиж орж ирэхээр байгаа. 20 минутын хотын үзэл баримтлал, за хоёрт нь бол энэ 25 оны 6 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхлэх тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажилтай холбоотой ийм хоёр асуудлыг бол их хурлаар оруулж ирэхээр ингээ бэлтгэж байгаа. Ажлын хэсгийг манай Лувсан жамч гишүүн алдарч ахлан гишүүн ахлаад ингээд ажлуудаа дуусгаж байгаа, бэлэн болж байгаа гэдгийг хэлмээр байна. За Бацуур сайд нэмж хариулъя. Тэгэхээр ер нь энэ 20-40 нэг онцлогтой л да. Зарим гишүүд бид нар хот байгуулж ирсэн түүх байхгүй энэ төргээд. Тэгэхээр ер нь одоо бидний шүүмжлээд байгаа Улаанбаатар хотод бол өөр нийгэмд, өөр улс төрийн одоо нөхцөл байдалтай ийм байсан. Тэр үедүүд өмчхүү үеийн, хувийн өмчхүү үеийн ийм нээлттэй нийгэм биш үеийн хот төлөвлөлт. Тийм учраас энэ дагуулж орж ирж байгаа Хүнөө смарт хот, энэ хотын дагуулга хотууд, шинээр төлөвлөж байгаа хотуудыг бол бид нар жинхэнэ одоо өөрсдөө монголчууд өөрсдөө барьж байгуулах, дээр нь зах зээлийн арчлын одоо энэ чөлөөт нийгмийг хувийн өмчтэйгээ хамтарсан энэ хотыг байгуулах ийм одоо төлөвлөгөөний гол зорилт болж явж байгаа юм. За орон сууцны хувьд бол маш хурдтайгаар гадны хөрөнгө оруулагч нартай одоо ингээ барьж болох боловч хэд хэдэн зүйлүүд байж байгаа. Нэгдүгээрт дулааны хангамжийн асуудал сая ерөнхий сайд хэллээ. За мөн одоо дид За Бацуур сайдын микрофоныг өгье. дулааны хангамжийн асуудал байж байна, дид үтцийн асуудал байж байна. Дээр нь одоо худалдаа авах чадварын асуудал байж байна.
Тийм учраас бид бүхний хувьд бол яндан цоолох, утаагүй болох, төгжрөлгүй болох мөн одоо ирээдүйн сайхан одоо хот байх энэ бүх зохиц төлөвлөгөөг нийтээр нь харж угаад энэ одоо 2049 40 он хүртэлх сая одоо хөндлийнхаараар хөлөөж гэсэн байгаа боломжиндоо одоо хамгийн хурдтай, хамгийн одоо боломжтой, хамгийн ирээдүйг харсан ийм төлөвлөлтийг оруулж байгаа гэж хэлэх гэсэн юм. Тэгээ манайд тусчлаа. За. Ерөнхий сайдаас товчхон юм түрүүнийг ингэж асуусан байхгүй юу? Нөгөө үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд одоо энэ төсөл хөтөлбөрүүд явж байгаа энэ одоо санхүүгийн дизайнууд чинь бүгдээр үндсэн аюулгүй байдлын үзэл баримтлалж хянагдах тэр хяналтыг нь аудит хийх ёстой. Гэтэл хэмжих нэгж тодорхойгүйгээд хянахгүй байгаас болоод аюулгүй байдлын зэрэглэлийн үнэлэмжин гарч ирэхгүй байгаамаа. Тэр аюулгүй байдлын та одоо зөвлөлийн гишүүний хувьд энэ одоо хэмжүүрийг одоо гаргамаар байна л гэдэг саналаа. Энэ боломжтой байл гэдэг саналыг би асуугаад байгаа. Хоёрдугаар тэр Эрдэнэ өрийн сайд дээр хэлээд байна. Бидэрт мөнгөгүй байсан эдэр гээд. Мөнгө бол байсан шүү. Харлаган байсан, хулгайч байсан, эх орныхоо эсрэг үйлдэл хийсэн, газраа зарсан, богдуулыг тойроод отог гэдэг нэртэй баахан хаавас хороолууд барьсан гэдэг энэ хариуцлагын асуудал шүү. Хариуцлага байхгүйсэн. Одоо ямар ч бодлогын бичиг баримтын тухай ярьж байгаа тохиолдолд бид нар ард нь хавсаргаад хариуцлагын тухай эзэн биетэй байх тухай ярмаар байгаа. Энийг тодорхой болгохын тулд ерөнхий сайдаа энэ одоо тэр хэмжих нэгжийг гаргахад